Өнөөдрийн влогийг би авч явах гэж байна. Өнөөдөр би хэрхэн $100 ганцаараа өрөх вэ гэсэн влог хийж байна. Тэгээ надтай зүг зудлаад. Бид гурав даунтаунд хэрхэн $100 өрөх вэ гэдэг видео хийх гэж байна. За даунтаунд тийм ер нь бол $100 ямархуу дэйтэнд юу гэж болох вэ гэдгийг үзүүлэгч юм. Тэгээд ер нь бол олон юмнууд хийж болно. Гэхдээ бас даунтаунд бас хаяа үнэтэй болохоор бас $100 нэг хэмээн бодсон шиг олон юмд хүрдэггүй. Ялангуяа одоо нөгөө паркинг тикет юм уу тийм машинууд болж байхдаа тэр чинь шууд $15 баг хамгийн багадаа шууд авна. Тэгэхээр баг тэгээд $85 ямархуу дэйтэнд явах уу? Хоол идэл доосон да. Нэг хоол моол тэгээд нэг хаяа тийм ганцаархнаа байвал илүү боломжийн уулна. Яг л юу мөл гэж болдог. Нүсийн машин 25 мөл яадаг. Тэгмээдээ бас нэг хоол моол өөрөө ганцаархнаа тэгээд нэг $25 хоол авчна. Ер нь бол нэг тиймэрхүү жишээ нь иймэрхүү байна. Өнөөдрийнх болохоор $100 тэгээд дараачихтай нь 200, 300, 400 гэх дэш явна тэгээд let's see тэг хүмүүс төртэй байл тэгээд доош олгож ч олно шүү. Тэг. За тэгээд даунтаунд очиод уулзъя. Bye bye. Ахны одоо хаалж юм. Ахны хаал бол үнгүй. Тэгээ сая паркинг аваад одоо 4 цагаас өглөөний 2 хүртэл авсан байгаа. Хэдэн доллар болсон байг бол энэ $12.75 цент. Ер нь бол хамгийн хямдхныг нь олох гэж оролцсон. So паркинг спот нь хаана вэ гэхлээр одоо бид нэр энэ ч байгаа байхгүй. Тэгэхээр Millennium Park нас ийм ойрхон. Тэгэхээр бас дэжгүй газарт $12 олцсон байгаа. Тэгээд өнөөдрийнх болохоор ингээд outdoor parking хаяа нэг бүр дээш явчихдаг байхгүй. Энэ доор ч юм уу бүр Chicago-гийн доор нөгөө дахиад өөр лэйр байдаг. За бид гурав паркнасаа хөдлөө явж байна. Одоо бид гурав явж хоол идэх чинь манайхан сая сүү ууцсан. Тэгээ одоо бид хоёр тэ Америкт юм нөгөө famous пиццаны газар. Ямар газар вэ гэхээр нөгөө Gio Darno's гэсэн тийм пиццаны газар гэдэг. I think it might be Italian. Тэгээд одоо нөгөө анх Америкт ирж байхдаа тэр пиццаны газар руу орж идэх гэж хүсдэг байсан. Тэгээд одоо баг 3 жилийн дараа хаач үзүүлж байна. Уучлаарай. Гэтэ одоо яг хөтэ тий. Аргүйснаас тий. Плана ингээд гिचтэй штэ. Тэгээд хиндээ ингээд хаашаа орох вэ гингүүт тэр пицца гарч иржсэн бохгүй нөө хайхад Chicago юугаараа алдартай вэ гэхлээр тийм нүуний зузаан пицца. Тэрүүгээрээ алдартай гэж гарч иржсэн. Та нарт бас үзүүлье. Цог явж идий. Хэсэг амар гоё. Манай Чикагогийн даунтаун амар цэвэрхэн. Энэ Apple харагдаж байна. Вау. Тэр Украиний того. Тэ. Америкчууд ер нь Украинийг дэмждэг. Энэ дэшээ гарч суух хүн байвал бид хоёртой холбогдоорой. Хам цоожоо. Go. Hi, how are you? Thank you. No problem. Үсч юм яа. Амар уу. Бичгс. Улаа өөртөө гараараа хийх юм байна. Шууд энэ машин би. So busy. Менюга уншуулчлаа. Ер нь $30 юм байна. Жижигхэн. Тэгээ жижигний навь тий хоёлоо. 45 минут хүлээх юм байна. Арай. Гэтэ яг нэмгний авах юм бол 30 минут. Тэгээд угаасаа зузаанаараа алдартай авахгүй юу. Тэгэхээр 45 минут хүлээхээс өөр арга алга.
Өсөд гэж. Бараг цаг өсгөндөө. Approximately 10 hours later. Ямар Антистэм. сая идэ дууссан. Миний акт ямар байсан бэ? 10-аас 10. 10-аас 10. Бүр тийм амар гоё аахгүй. Би болохоор бас дуртай пицца нэх дуртай биш мэтлээ. Би ч гэсэн уг нэг дуртай биш. Гэхдээ яг нийтсэн бол 10-аас 10, 2-аас 10-аас 9 болоод эхэлт юм гэхээр. Тэгээ амар амхан цадуулдаг. Би бүр ийм зузаан нөгөө гурилтай гэж бодсон чи үгүй юм байна. Ийм нимгэн гурил гэснээ ийм яг энэ бүр том хэсэг нь дандаа нөгөө максах чиз мис. Тэгэхээр таалагдлаа. Тэгээ охин нэг үйлч гад байсан ихэндээ тэгээд авсан чаар гайг болсон да. Deep dish pizza small 35.51 болсон. Тэгээд сая 7 долларын тип өгөөд тэгээд хийсэн 32. Паркинг ticket нь 12 болсон. Тэгээд нийтдээ 54 доллар. Тэгэхээр одоо 46 доллар үлдсэн байна. Тэгээд одоо Nutella cafe орж ямар үнэтэй гэдгийг ч мэдгүй. Миний анхны удаас. So Nutella дээр ямар хурдан. Okay, thank you. Одоо нөгөө мөнгөндөө багтаах стоктой нэг юм авч идээд тэр нэг болоод авчих юм. Ачаа. Энэ personalize хийж байгаа юм. Өөрсдийнх нь нэрээ хийж байгаа. So энэ 16 татанд болсон. Ахын жоо уйлтаа. Хүлэнгийн чи ба. Cheers. Мэрэг. Ясаа юусээгөө. 10-аас 10. Хажуугны мамтай юм нэг дургуйтай. Яач юм бэ? Юу наач? Тэр бисквиттэй. No special shot there. Wow. Харин нэг уухстай. Намайг. Нэг уухсан. Special shot. Арвасис. Окей, баба. За одоо хэд нэг үзэх юмнууд үзэх чинь юу вэ гэхээр нөгөө би хэдэн жил хаацтай яж одоо цаад нэрсэн тэгээ одоо Жил хаас хаалтайсэн уу? тэгээ Сайн шинээр нэгцэн тэрийг очиж үзье. Тэрийг үзэхэд өнгөө бид хоёрын данснаас хасах зэро. Би шатаргаад ирчлээ. Манай ой тэндэнээс алхаад ирж байна. Хэлтэй болчихлээ. За би энэ харагдаж байна. Удахгүй ойрхоноос харуулнаа. Энд зогсож байгаад гоё зураг авах юм би энэ хасуудыг харж байна. Манай ой ирлээ. Вау, тэр шоу картаа. Цаглаа. энэ ч бид 3 байр хашаад.
Энээр одоо 3 жилийн дараа явж штэ. Тийм. Бараг Гой цэвэрхэн болчихтэй. Тэр бага хүмүүсийн гарын дэш тавтай. хүмүүс харна бүрээд. За одоо хацгаа. Шон оцгой. Шон орно штэ. Гой болчихжээ. Хоёр дэрэг хэмэр сэрэгч шүү. Манай охин за. Чикагод бас эрхийн шалтгаан нэг шалтгаан нь энэ байна. 190 бол эн чинь үнгүү тоглолтнууд болдог. Үнгүү тоглолтнууд бас үнгүү йога сешн бас үнгүү киноно тоглолдог. Тэгэхээр ийм үдэ юм хийж болно. Гэхдээ өдрөөс сайн судалж аваад тэгвэл одоо тэнцэн нэг концерт одоо юм шиг байна. Ийм хүмүүс үздэг хаа. Хитэ цаач нэмж. Вау, хиту хари. Ганц суухан бол энэ дотроо дууж явах хэрэгтэй. Аха, ийсээ сууж байгаа л уу чи? Үгүй юу? Is it just for you two? Yeah. Sparkling bourbon. Яг нөгөө заастай шилтэй юм болоо гэж бодсон шүү дээ. Тэгсэн чи ийм юм байна. Миний 11 дотор. Минийх бас адилхан дөө. Тэгээ 11. Тэгээ 22. Киптагаа 26 доллар болсон. Тэгээ бид хоёрын үлдсэн 28 доллараас 2 доллар үлдлээ. Тэгээд дуусаа. За өнөөдрийн vlog-ыг үзсэнд баярлалаа хүмүүсээ. Тэгээд Баярлалаа. дараагийн vlog-ын дээр та нар хүсвэл $200 хийж үзэн өгж олно. Дисконт хэдийд хэлмээр энэ комент хийчихээ. За үзсэн баярлалаа. Bye bye. No matter how much time goes by, my love for her will never die.